За headline орсон. Монгол Улсын эдийн засаг энэ онд 5% өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банк танилцууллаа. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл парламентын босго давах хэсгийг маргааш шийднэ. Арчилсан нам 2017 оноос хойш 9 жилийн дараа дотоод сонгуулиа хийж үндэсний бодлогын хорооны гишүүдэд шинжиллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар манай улсын 13-аас 17 насны хүүхдүүдийн 51% нь сахим орчинд дээрлэхэлтэд өртсөн гэх дүгнэлт гарчээ. Орон төргийн үзэгчдээ сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Тэнгэр телевиз 7.10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Дэлхийн банкнаас гаргадаг Монголын эдийн засгийн тойм тайлангаар уулуурхай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өнгөрсөн онд өндөр гүйцэтгэлтэй гарчээ. За харин энэ онд дээрх салбарууд тогтворж иж манай улсын эдийн засгийн өсөлт өмнөх оноос 1.9%-аар буурч 5% өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна гэлээ. Дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцдмал хэвээрээс нь ч манай улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.9%-тай гарсан гэлээ. За хөдөө аж ахуйн салбар сэргэж уул уурхайн салбар, за тэр дундаа оюу толгойн эдийн засгийн баяжмлын үйлдвэрлэл эрчимтэй дэлсэн нь нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг бууруулсан гэлээ. За энэ эдийн засгийн өсөлтөд нөлөөсөн гэж үзэж байгаа юм байна. Харин бусад салбаруудын хувьд барилга аж ахуй үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өндөр байсан бол худалдаа үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сул. 25 онд бол эдийн засгийн өсөлт маш өндөр гарсан. 6.8% гарсан. 26 онд бол бидний төсөөллөөр 5% руу жоохон бууж орж ирж байгаа. Тэгэхээр 5% өсөлт бол хэдийгээр ингээд бууж ирж байгаа ч гэсэн харьцангуй сайн ерөнхийдөө эрэг төлөвтэй өндөр өсөлт гэж харж болно. 5% өсөлт бол тийм чамдлага өсөлт биш. Яагаад ингээд өмнөх жилээс бууж орж ирж гинөө гэхээр өмнө жил бол их онцгой жил байлаа л да. Оюу толгойн баяжмлын хувьд бол алтны орцон огцон нэмэгдлээ тэг гүний урхан үйлдвэрлэлтэй холбоотойгоор за дээрээс нь хөдөө аж ахуйн салбар бол одоо зуудын хохирлолоосоо нэлээд амжилтаар сэргэлээ. Тэгвэл 26 онд энэ үйл явдлыг дахин давтах боломжгүй. Үүнийг давж өсөхийн тулд өснө гэдэг нь хэцүү. Тэгэхээр яг өсөлтийн хуваараа ярих юм бол арай бага өсөлттэй байх учраас ингээд 6.8-аас 5 руу бууж орж ирж байгаа. Гэвч эдийн засгийн цаашдын төлөвийг сааруулж болцсошгүй эрсдлүүд байгаа юм. За гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байх, ойрхон орнуудын мөргөлдөөн удаан үргэлжлэх тохиолдолд Монголын эдийн засгийн гадаад эрэлт суларч, түүхийн эдийн экспорт буурах, үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үн нэмэгдэх, мөн өсөлт хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцийг эрчимжүүлж болцсошгүй байгааг хэлж байлаа. Монголын эдийн засгийн төлөв тогтвортой. Эрэг хэвээр байгаач тодорхой бус байдал нэмэгдэж байна. Эдийн засгаа төрөлжүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ даадаг сөрөг шок үүсэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болохоор байна. За экспортын орлого өндөр байж өрхийн орлогын өсөлт тогтвортой байснаар хувийн хэрэглээний өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан гэлээ. За нөгөө талаас хүнс эрчим хүчний үн өснө нь инфляц 2024 оны дундаж 6.8%-аас 2025 онд 8.6% хүртэл өссөн гол шалтгаан болсон байна. За дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворч хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-оос 2028 онд дунджаар 5.5%-аар өсөх төсөөлттэй байгааг Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайландаа тусгажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл парламентын босго давах уу үгүй юу гэдгийг өнөөдөр шийдэх ёстой байлаа. За гэвч улсын хурлын дарга бямб цагт санал хураалтыг маргааш хүртэл хойшлууллаа. Улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцож эргүүлэн татдаг байхыг иргэд шаарддаг. За олон нийтийн энэ шаардлагыг төрийн тэргүүн нийгмийн захиалга гэж нэрийдэн гишүүдийг эргүүлэн татахтай холбоотой хууль санаачилсан. Гэтэл парламенттай холбоотой хуулийг ерөнхийлөгч санаачлах эрхтэй ирэхгүй гэх маргаан сүүлийн сар гаруй хугацаанд өрнөлөө. Тухайлбал ерөнхийлөгч хууль санаачлах хүрээ хязгаараа хэтрүүлж парламентын бүрэн эрхэд халдаж байна гэх шүүмжлэлж гарсан. Иймд энэ хуулийг улсын хурл хэлэлцэх эрхч байхгүй гэх байр суурь зарим гишүүдээс гарч байлаа.
Ингээд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг улсын хурал хэлэлцэн зөв буруу гэх маргаанаа эцэслэхээр гишүүд улсын хурлын нарийн бичгийн даргаасаа тайлбар хүслээ. Тэгээ энэ хуулийн төсөлд дотор гисрүү рүү орох юм бол асуудалтай зүйл маш их байна. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үн цэнээр хамгаалагдж байгаа Монголын ардчлалын хувь заяа гагцхүү сонгогчдод байх ёстой. Тэр игүүлэн татах хэрэг зөвхөн сонгогчдод, зөвхөн иргэдэд байх ёстой л гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр их хурлын дарга би танаас л асуухыг хүсэж байна л да. Та энэ улсын хурлынхаа хувь заяаг цааш дүрн яаж харж байгаа юм бэ? Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл бол улсын их хурлын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас энэ бол хууль тогтоомжийн тухай үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэсэн лавлгаа бас надад бас гаргаж өгсөн байгаа. Улсын хурлын онцгой бүрийн эрхэд халдаж байгаа эсэх асуултын хувьд Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-1-д улсын хурлын онцгой бүрийн эрхэд хинч халдаж үл болно гэж заасан байгаа. Үүнд үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан 18 онцгой бүрийн эрхийг ойлгоно. Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөлний 1-р 18 онцгой бүрийн эрхтэй хамааралгүй, 1-р бүрийн эрхийн аль нэгийг нь хөндөөгүй байгаа тул улсын хурал хууль санаачлах эрх бүхий субъектийн өргөн мэдүүлсэн төслийг дэгийн дагуу хэлсэн баталгаа нь хууль зөрчсөн асуудал биш юм. Үлзий сайхан даргын хэлж байгаагаар ерөнхийлөгч хууль санаачлах эрх хэмжээгээ хэтрүүлж парламентын бүрэн эрхэд халдаагүй юм байна. Гэсэн ч энэ хуулийн төслийг зарим гишүүд хатуу эсэргүүцэн хэвээр байна. За магадгүй ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль батлагдвал Монголд парламентын ардчлал нуран унахыг ч үгүйсэхгүй гэдгийг хэлж байлаа. За чухам яагаад гэдгийг гишүүд өөр өөрсдийн өнцгөөс ингэж тайлбарлалаа. Хэмжигдэхгүй зүйлээр хэн нэгэн улсын хурлын гишүүнийг зайлуулна гэдэг бол цөөхөн дуу хоолойг дуугүй болгоно гэсэн үг. Цөөх яагаад энэ хуулийн дээр хамгийн их эргэлзэж эсрүүцэж байгаа ч ерөөсөө энэ. Яагаад парламентын олонхын намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа. Та нар нам доторх зодооно Монголын үндсүүлийн дэг журам парламентын ардчлаар тоглож шийдэж болохгүй шүү дээ. Намайг 1-р ангид байхад энэ улс төрдөөс ах нар одоо алт байж л байгаа шүү дээ. Тэгчээд өнөөдөр биднээс ийм юм ихж байгаадаа та нар өөрсдөөсөө хичээж та нар гол нь биднийг өөрсдийнхөө уцсан үхэлдээ коноп болно гэж бодсон. Бид нар тэгээгүй. Бид нар тэхгүй та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа нь та нарыг нойргүй хонуулж байгаа. Тийм учраас бид нарт зориулж оруулж ирсэн хууль. Баярлалаа. Хэрэг нь олдохгүй бол хүнийг нь гаргаж ирж хагаад энэ таалагдахгүй байна. Энэний хэлсэн үг таалагдахгүй байна. Энэ чуулгандаа орж ирэхгүй байна гэж хэлээд ард түмнөөс мандат аваад сонгогдоод ороод ирсэн хүний парламентын танхимаас хөөж гарах хуулийг хэдүүлээ батлахгүй болохгүй гэдээ яриа сууж байгаа нь үнэхээр харамсалтай гэж хэлэхээс илүү харамсалтай байна. Одоо байгаа хуулийг хэрэгжүүлээд хууль сахиулаад хуулийг нь мөрдүүлээд явах бүрэн боломж байх. Заавал шинэ зүйл гаргаж ирж, шинэ хууль гаргаж ирж өш онцонгоо авдаг энэ одоо юу болж байгаа юм бэ? Жагсаалтаар сонгосон гишүүдийг нам эслийн байгууллагын саналын үндсэн дээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн эргүүлэн татах боломж олгож байна гэж харж байна. Энэ бол төрийн эрх мэдэл, ард түмний мэдэл байгаа гэсэн үндсэн хуулийн 3-1 заалтыг бол зөрчиж гэнэ гэж харж байна. Ийм учраас энэ ерөнхийлөгчөөс энэ хуулиа эргүүлэн татна гэж хүсэж байна. Одоо байгаа эргэцэн хүрээнд чуулгандаа бараг суудаггүй шахуу Баттулгад эргүүтэй гишүүдийг эргүүлэн татах боломжгүй нь үнэн. За мөн улсын дээд шүүхээс ялавч гин буруутай тогтоогдсон даваагийн цогтбаатар гишүүнийг ч эргүүлэн татаж чадахгүй байгаа нь үнэн. Энд эргэцэн орчныг наривчлах шаардлага бий юу гэвэл бий. За нэг ясандаа ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн үзэл баримтлал зорилгын зөвч хэрэгжүүлэх арга зам шийдэл нь буруу байгааг олон гишүүд шүүмжилж байлаа. За угаасаа ч ёс зүйг хуульчилж жагсаалтын гишүүдээ нам нь эргүүлэн татах асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг хэлж ирсэн юм а. Хамгийн гол нь энэ хуулийн сөрөг үр дагавар нь олонхон цөөнхөө намандаг, дуугүй болгодог, зэвсэг болгож ашиглагдах эрсдэлтэй гэдгийг хэлж ирсэн юм а. Улсын хурлын даргаар гүн буцаалтыг дэмжүүлэхийн тулд эрх баригч нам арчилсан намтай тохироо хийсэн. За тодорхойлбол арчилсан намын санаачилсан улсын хурлын дарга нам бус байхаа хуулийн төслийг улсын хурлаар хилцүүлэхээр зөвшөөрсөн. Энэ дагуу өнөөдөр улсын хурлын дарга намаасаа түтгэлцдэг байх агуулга бүхий хуулийн төслийг улсын хурл хилцэх хэсгийг хэлэлцлээ. Улсын хурлын дарга намаасаа түтгэлцдэг байх хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй бол ардчилсан нам улсын хурлын даргаыг томилох санал хураалтад оролцохгүй гэж гидэж байсан.
За ингээд дотроо 2 өгдчиход байгаа Монгол Ардын нам арга буюу сөрөг хүчний дэмжлэгийг авах үүднээс ардчилсан намын санаачилсан хуулийг яаралтай гормоор хилэлцүүлэхээр тохирцоосон. За энэ дагуу өнөөдөр улсын хурлын чуулганаар энэ хуулийн төслийг хилэлцэх хэсгийг хилэлцэн ч санал хураалтыг нь маргааш ихээр боллоо. Төв байр суурийг илэрхийлэх намч бус улсроос ангид байх энэ асуудлыг хангаж чадах уу? Одоо бид гэсэн өнөөдөр асуудалтай ерөнхийлөгчийг үеийн ерөнхийлөгчнийг бас улсын намаас төтөлзүүлдэг мөртлөө улс төрт тодорхой хэмжээгээд оролцоо нөлөөллүүд нь байгаад байна. Тэгээ энийг энэ хуулиар өшөө яаж одоо сайжруулж болохоор вэ? Энэ талаар та таны саналыг сонсъё. Заавал улсын хурлын даргыг намаас төдөлзүүлэх гэдэг ийм хатуу зорилго хууль санаачлагчид бол тавихгүй байгаа. Хамгийн гол нь төвч байх ёстой. Энэ олон намын төлөөлөл бүхий парламент тэр дундаа энэ парламентын мэтгэлцээ бодлогын өрсөлдөөнийг энэ талбарт хэвэн явуулахын тулд энэ төвч байр суурьтай хүн энэ мэтгэлцээнийг удирдах зохион байгуулахгүй нэг талд нь орвол мэтгэлцээ бодит дээрээс болохгүй. Парламентын тэр спикер маань намаасаа түтгэлчээ 4 жилийн дараа дахиад намаасаа нэр дэвшиж болно гэдээ оруулчихж байгаа. 4 жилийн дараа намаасаа дэвшиж байгаа хүн юу гэж намч одоо тэр байдал нь багасгүй дээ. Тэгээ нейтралны байх ёстой гэдэг, төвч байх ёстой гэдэг энэ зарчим дээр бол мэдээ санал нэгдэж байгаа. Гэхдээ шийдэл нь буруу байна. Дахиад л хүнтэй зуралдаж байна. Хүнтэй нь биш, яг энэ системийг гажуудуулаад байгаа, нейтралны биш болгоод байгаа тэр тогтолцоо системийг нь бид нар сайжруулах хэрэгтэй байна гэж харж байгаа. Улсын хурлын даргаа сонгох тэр босхийг ч гэсэн таад маань илүү одоо юу болгоцсон байх юм. Олох буюу 64 хүнээр сонгоно гэдгээр нь босхийг илүү чангалаад чөлөөлөх нь болохоор хуралд оролцсон олох буюу одоо чөлөөлөх босхыг ингээд бууруулад ерөнхий сайдасаа өөр болгоцсон байгаа байхгүй. Өөрөөсөө парламентын засаглаа бэхжүүлэх гэж байгаа мөртлөөсөө улсын их хурлын даргийнхаа дархлаагийн улам сулруулсан ийм хууль орж ирээд байгааг ямар учиртай вэ? Улсын их хурлын чуулганд оролцсон гишүүдийн олонх гэдэг үг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр байгаа. Энэ улсын их хурлын тухай хуулийг 24 оны сонгуулийн дөнгөж өмнөх нь 1 сарын өмнө батлахдаа маш олон зүйлийг бодож төлөвлөж харалгүйгээр сэтгэл хөдлөлөөр баталсан юм шиг байна лээ. Тийм учраас тэр хэсгийг бол өөрчлөх бол бас бидний эрх хэмжээний өрөөнд байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн 3 өндөрлөгийн 2 нь нам буслах нэ. За улсын хурлын даргын зүгээс энэ хууль батлагдчихвал намаасаа түтгэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байдаг. За хэдий улсын хурлын дарга намаасаа түтгэлцэн ч цаагаараа намынхаа төлөө ажиллаж төвч байр сууринаасаа ухрахыг үүсэхгүй. Ийм энэ хуулийн төсөл батлагдлаач чанарын хувьд ялгаа байхгүй гэх шүүмж чуулганы танхимд гарч ирлээ. Харин хууль санаачлагчийн зүгээс улсын хурлын дарга элтэд намынхаа төлөө ажиллаж төвч байр сууринаасаа ухарвал үнцөөл сөрцөн гэдэг үндслэлээр хариуцлага татагдах боломжтой гэж хэлж байлаа. За энд ардчилсан намын санаачилсан хууль батлагдах нь парламентын дархлааг хамгаалахад чухал гэдгийг тэрээр хэлж байлаа. Өчигдөр ардчилсан намын 18 дугаар их хурал болж саяхан болж өнгөрсөн дотоод сонгуулийн үр дүн аймаг дүүргийн намын дарга нарын бүрэн эрх болон үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон гишүүдийг албан ёсоор батламжилсан бол өнөөдөр төрийн ордонд шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ардчилсан намын үндэсний бодлогын хорооны анхны хуралдаан боллоо. За энэ хурлаар хилэлцэх гол асуудал нь 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах журмыг хилэлцлээ. За тэгвэл өнгөрсөн сард болсон ардчилсан намын дотоод сонгуулийн бодлоноос үүдэн намын зарим гишүүд соёлын төв өргөөнд намын онц их хурлыг давхар зарлан зохион байгууллаа. 2017 оноос хойш буюу 9 жилийн хугацаанд дотоод сонгуулиа зохион байгуулж намын анхан дунд чадны бүтцтэй цус илбээгүй үндэсний бодлогын хорооныхоо ротацийг хийх завдалгүй дотоод өвмэн хагаралтай явсан ардчилсан нам юутач дотоод сонгуулиа зохион байгуулж 18 дугаар их хурлаараа сонгуулийн үр дүнгээ батламжиллаа. Гэвч дотоод сонгуультай холбоотой маргаан хардлага сэрдлэг тасарсангүй. Өнөөдөр үндэсний бодлогын хорооны хуралдаа зэрэгдсэн ардчилсан намын дотоод сонгуульд ялагдсан гомдогсод соёлын төв өргөөнд онц их хурал нэртэй эсэргүүцлийн акцийг зохион байгууллаа. Дээрх хурлуудтай холбоотой хоёр талын байр суурийг хүргье. За дотоод сонгуультай холбоотойгоор бол ялангуяа нийслэлийн дүүргүүд дээрээс гомдол саналууд ихээр ирж байсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор магадгүй хяналтын хороо, холбогдох нутаг дэвсгэрийн сонгууль зохион байгуулсан нутаг дэвсгэрийн хороо, тэгээ зохион байгуулах зөвлөлөөс гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Одоо гишүүдийн хувьд
одоо ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм шиг байна. Саяны дотоод сонгуулиуд 17 оноос хойш явагдаагүй 10 гаруй жилийн дараа явж байгаа. Тэ? 16 онд ялагдаад тэрнээс хойш яваагүй дотоод сонгуул. Энэ хугацаанд нээлттэй биш хаалттай байсан нам тэр хэмжээгээр дотор бүгдсэн байсан. Энэ хаалгаа нэгээгүй асуудал бол манай өмнөх намын удирдлагуудын хариуцлагын асуудал. Одооныгийн байгаа энэ хоёр талаас халц үзээд тэ дотоод сонгуул болоод нийгэм төвлөрийн хурал хийж байгаа чинь угаасаа манай намын арин шин шүү дээ. Энэ өдрүүдэд яг юу болсон гэхээр өнөөдөр арчсан нам биш ховчаад компани болсон. Ховчаад компани ол ховчаа эзэмшигчэнд одоо Махын Боченко тэргүүтэж юм уу тийм ээ. Ажилчтай их төрж оруулж ирлээ. Үндсэн энэ намд явж байсан жирийн гишүүдээ гадуурхсан. Үндэсний бодлогын хорооны чинь гишүүдийн 250 манай нам танигдахгүй мэдгүй хүмүүс байгаа байхгүй. Өнгөрсөн 3 сард болсон арчсан намын дотоод сонгуулиар үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй улсын хурлын 9 гишүүн бий. Арчилсан намын дотоод дүрмээр үндэсний бодлогын хорооны гишүүн улсын хурлын сонгуульд нэр дэвших болцлыг хангадаг. Тэгвэл Лодо Самбуу Ганбат нарын 9 гишүүн 2028 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшихгүй байх уу? Эсвэл намын дүрмэд өөрчлөлт орох уу гэдэг асуулт тулгараад байгаамаа. Шинэ дүрмийн дагуу бид нар дахиад ажлын хэсэг байгуулад улс төрийн зөвлөл үндэсний бодлогын хороогоор хилцүүлээд тэгээд намын их хурлаар одоо энэ дүрмийн нэмэлт өөрчлөлт орох нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэрвээ гишүүдийн тоо нэмэгдэх юм бол мөн 2028 оны их хурлын сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсийн тоо өснө. Дээр нь намын дарга одоо сонгуулиар бас шууд 51 хүнийг одоо нэр дэвшүүлэх бас бүрэн болцоотой ийм байдлаар зохицуулагдах юм. Ер нь бол манай дүрмэн дээр улсын хурлын гишүүн үндэсний бодлогын хорооны одоо гишүүн байна. Улсын хурлд нэр дэвших гэж байгаа бол үндэсний бодлогын хорооны гишүүн байна л гэдэг юм дүрмийн залт байдаг. Тэгэхээр зэрэг яг тэр хүмүүс маань 28 оны улсын хурлын сонгуулийн өмнө үндэсний бодлогын хорооны гишүүн болцсон тохиолдолд эргээд дахиад сонгуульд нэр дэвших болцоо нь бол нэгдэнэ. Тэр бол энэ дээр бол манай дүрмийн өөрчлөлт хийгдэх нь тодорхой гэдэгт би итгэлтэй байгаа. Хоёрдугаарт бол тэр хүмүүс маань ч гэсэн дахиад улсын хурлын сонгуульд нэр дэвших болцоо нь бол хангагдаад явах хаа гэж үзэж байна. Сөрөг хүчний үүрэг байр суурин дээрээ иргэн ирж нам доторх хагарал талцал хуваагдлаа хойш тавьж шинэ удирдлага бүтэц бүрэлдэхүүнтэй болсон арчилсан намд найдах иргэдийн алдарсан итгэл баг багаар сэргэж буй. Тиймээс 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул сөрөг хүчний рейтинг олон нийтийн дунд ямар байгааг дүгнэх бод дүнлэгээ болно. Тиймдээс намын галтгойг дараалсан чухал сонгуулиудад удирдах гинсэг намын даргыг үндэсний бодлогын хорооны хурлаар сонгохоос гадна арчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах журмыг энэ удаагийн хурлаар батлах юм а. Учирлын засгийн газар байгуулагдаад ажлын эхний 7 хоногоо эхлүүллээ. Тэнгэр телевизийн мэдээний алба энэ 7 хоногийн турш учирлын засгийн газраас юу хүлээх вэ? Сэдвийг цувралаар хөндөж байна. Шинэ засгийн газраас иргэд болон салбарынхан юу хүлээж байгааг бид цувралаар сурвалжилж байгаа. За, учирлын засгийн газрын танхимд өмнө нь сайдаар ажиллаж байсан туршлагатай хэд хэдэн сайд дахин томилогдсны нэг нь Чинбатын 8. Түүний хувьд учирлын засгийн газарт цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллана. За, энэ салбар номин сайдаас хол хүндий салбар биш, харин ч чигүүргийн хувьд ойр салбар. Гэхдээ түүнд өмнөх 2 сайдын үед хэрэгжиж чадаагүй мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг амьлуулах чухал үүрэг оногдож байна. Монгол технологийн салбарын үйлдвэрлэлийн хамгийн том худалдаа өвч нь төр өөрөө. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төр дотоодын технологийн салбараас 2 их 80 орчим төгрөгийн худалдаа авалт хийжээ. Ингэж төр төсвөөс энэ салбарын борлуулалт шууд хамааралтайгаар угжирвал технологийн салбарын бүтээлч үйлдвэрлэл шинийг илэрхийлэх сэтгэлгээ нь бүдгэрэх эрсдэлтэй. Тиймээс энэ салбараас төрийн давхцуулан авч буй хэрэгцээгүй худалдан авалтанд хяналт тавьж зохицуулт хийх нь шин сайдын хэрэгжүүлэх нэн хэрэгүүний ажил болох нь зайлшгүй юм а. Төрийн байгууллага цахим систем худалдаж авч байгаа бол яам дээрээс очиж зөвлөмж авдаг. Тэр зөвлөмжийг ерөөсөө авдаггүй. За энийг авахгүй бол бүтээл төсвийг нь олгоо гэдэг тогтоолыг бид нар гаргаж өгч ирсэн. Мөрддөггүй байх. Энийг мөрдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ замаар бол худалдаа авалтыг илүү зэгцтэй болгоно. Хоёрт нь мэдээллийн технологийн худалдаа авалтанд хэдэн төгрөг зарцуулдаг Монгол улс мэддэггүй. Кибер аюулгүй байдал хэдэн төгрөг зарцуулахаа мэддэггүй. Тэгэхээр төсөв бодохдоо эдийн засгийн тусгай ангилал үүсгээд мэдээллийн технологи гэдэг ангилал үүсгэе. Кибер аюулгүй байдал гэдэг ангилал үүсгэе.
ийм тогтоолыг манай байнгын ороноос гаргаж өгч байсан. Одоо ингээд 2 сайд дамнаад хэрэгжсэнгүй шүү дээ. Сангийн яам нь өөр тийш харчаад идэг. Тэгэхээр энэ дээр одоо шинэ сайдын зөвөр араас нь төлөх хэрэгтэй. Тэгээд кабинетийн зарчмаар нөө сайд нар чинь нэг хэлээр хоорондоо ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөнхий сайд дээр очиж ангидах болоо гэж бодож байна. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдаад Баатархүү Батшуугар гэсэн 2 сайдын нүүр үзлээ. Уг нь бол энэ хуулиар мэдээллийн технологийн компаниудыг нэмийн өртгөн албан татвараас чөлөөлөх, орлогын албан татвараас чөлөөлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компаниудын татварыг чөлөөлөх зэргээр хөл дээрээ өндийхөж шаардлагатай бүхий л хөнгөлөлт чөлөөлтийг тусгасан байдаг. Гэхдээ энэ үүргээ төр биелүүлэхгүйгээр үл барам нэгдсэн системээр өөрөө бүх зүйлийг хийх гэж оролцсноос болж олон технологийн компаниуд ажилгүй болж байгаа тохиолдлууд байсаар байна. Үүнийг л засах том ажил шин сайдад үлдэж байна гэлээ. Хуулийн дээр бол айгүй олон ийм заалтууд байгаа тий. Одоо татварын бус дэмжлэг, татварын дэмжлэг гэдэг тэгэл янз бүрийн грант байгаа. Бид нар тэрэнд бол одоогоор нэг тэгж яг бодит амьдрал дээр итгэхгүй байгаа. Тэгэхээр одоо яг хамгийн чухал нэг ганцхан ажил барьж аваад хийгээсэй л гэж бодож байна. Тэр нь нийгмийн даатгалын шимтгэлийн одоо буцаан олголт байна уу? Тэр нь одоо юу гэдэг удирлаараа жилээрээ одоо аль боломжтойгоор нь яг энэ ажлыг барьж аваад хийгээсэй л гэсэн хүлээлт байна. Астана тэгээд IT Park Узбекистан гэдэг 2 юм том хаб байгаа. Тэд одоо Төв Азид ажиллаж байгаа. Тэнд оронгууд татварын тэг орчин байгаа. Бүр ямар ч татвар төлөхгүй орлож байгаа орлогоосоо бид нэр цалин тавин цалингаасаа зүгээр хүн амын орлогын албан татвар төлдөг. Тэгэнгүүт тэрнтэй харьцуулаад үзвэл Монгол бол би нэг айгүй богинохоо юм анализ хийж үзсэн. Монгол бид нэр одоо нэг юм стартап орж ирж байгаа орлогоо 60% нь бараг татвар төлдөг. Узбекистанд 0 ямар ч татвар төлөхгүй. Тэгэхээр ингээд угаасаа ингээд эхлэн ийм зөрүүтэй байгаа юм чинь цаашаа ингээд хөгжих нь бол ингээд зөрүүтэй байх нь ерөөсөй ойлгомжтой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг 11 чиг үүрэгтэйгээр хэрэгжүүлдэг, үндэсний зөвлөлийн ажлын албыг хэрэгжүүлдэг. За ингээд виртуал бүсээрээ дамжуулаад IT парк нь технологийн бизнесүүдэд татварын бус дэмжлэг үзүүлэх энэ том орчныг бүрдүүлж байгаа энэ байгууллага нь өнөөдөр олон улс руу хэрхэн гарах уу, технологийн экспортыг хэрхэн гарах уу гэдэг энэ зүйл дээр санаа зовох байтал одоо бидний дэргэд байгаа энэ Астана хаб, Казахстаны Астана хаб 8 жилийн дотор хэрхэн яаж хөгжсөнийг бид бүгдээрээ нүдэрээ ингээд харж байгаа. Тэгэхэд IT парк нь өнөөдөр Монголын IT парк нь хууль шүүх түрээсээ цалин тавьж чадахгүй данс битүүмжтэй ийм л асуудалд орчихсон гэдээ явж байна. Мэдээлэл технологийн салбарт Монгол чадварлаг олон залуус бий. Төв Азийн бүстэй цаашлаад дэлхийн түвшинд өрсөлдөх чадамж Монгол инженерүүдэд бий. Тэд Монголд ажиллах боломжгүй боллоо гэд ажилгүй суухгүй. Олон залуус гадагшаа гарч гаднаас ажил авч гадаад улс орнуудыг хөгжүүлэх замдаа гарч байна. Технологийн дараагийн үе болох хиймэл оюун ухааны салбарч тэдэнгүйгээр ганц шалхан малахгүй. Одоо энэ салбарт өмнө соёлын ямыг босгож ирсэн туршлагатай хүн сайдаар ирж байна. Түүнчлэн засгийн газрын тэргүүн, эрүүл мэндийн сайд гээд кабинетийн нийт 3 сайд энэ салбарыг өнгөрсөн одоо удирдах байсан нь энэ салбарт төрийн дэмжлэг ирэх, хууль амьлах найдварыг төрүүлж байгаа юм а. Учирлын засгийн газар төхөнсгөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар улсын хурлын гишүүн Идэрбат томилогдсон. За томилогдоод удаагүй байгаа ч 1 кг нь 30 мянган төгрөгт хүрсэн мах алгаа гэх яриагаараа олон нийтийн игдүүцлийг төрүүлээд амжсан. Тэгвэл үйлдвэр эрхлэгчид мэргэжлийн холбоод малчтын төлөөлөл шин сайдаас юу хүлээж байгааг сурвалжллаа. За үйлдвэрлэгчдийн төлөөлөл импортын бараанд ноогдуулж буй тарифын бодлого тэгш байгааг онцолж дотоодын үйлдвэрлэлийг бодлохоор хамгаалах шаардлагатай байгааг хэлж байна. За тэдний үзэж буйгаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүд өндөр зардалтай ажиллаж байгаа ч импортын хямд бараатай өрсөлдөх боломж хомс байгаа нь зах зээлийн шудраг өрсөлдөөнийг алдагдуулж байгаа гэлээ. Мөн ойрхон орондын нөхцөл байдлаас үүдэн түүхийн эдийн үнийн өсөлт хүнсний салбарт нөлөөлөхийг ч хэлсэн юм а. Тиймээс салбарын сайдыг импортын барааны тариф, хөнгөлөлтөө зээл зэрэг асуудлууд дээр эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна гэлээ. Мөн хүнсний хувьсгал төслийн хугацаа энэ оноор дуусж байгаа ч цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Импортын барааны босхийг нэг жоохон тавихгүй бол бид нар одоо үйлдвэрлэгчид зах зээлийн нэг 5% хамгаалтанд орол явж байгаа. Жишээ нь одоо манай Орос руу ч юм уу 2 хөрш рүү ингээд Монголд үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнийг гаргая гэх юм бол хуучин 40-50% татвартай байсан. Энэ 2 хөрш маань ингээд зах зээлээ хамгаалдаг гэсэн.
хүнсний үйлдвэрлэл одоо энэ талах ялангуяа энэ талах нарын бов эрхэлж байгаагийн зүгээр энэ салбарынхаа үүднээс ярихад ерөнхийдөө энэ яам маань энэ нэг түүхийд нийлүүлдэг энэ монополуудтайгаа нэг тулж ажиллаад энийхээ үнэн дээр л жоохон доктортой байх талаас нь ажиллаж өгөхгүй бол бид нар ч 1000 нөгөө нэг үнийг докторжуулах барих гээд нэмэргүй идэх байхгүй. Яагаад гэвэл одоо энэ далах нарын бовонд ордог оронглын тос байна те маасл байна одоо юу идэх ингээл түүхийд 3 литр ингээл нэмэгдээд ирэхэд бид нар нэмхээс үр зам байхгүй. Харин хөдөө аж ахуйн салбарыг нуруундаа үүрч явдаг малчдын хувьд малын гаралтай түүхий эдийн үнийг доктортой барих хэрэгтэй байна гэсэн юм а. Мөн хаврын мал төлөлтийн их ажлын хажуугаар бензин шатхууны үн өсөж байгаа нь хүндрэлтэй байгаа гэдгийг хэллээ. Гэхдээ одоо шинэ төсөв сонгогдоод шинэ төсөвөөс бол одоо малын түүхийд болон махын үн тийм ээ. Тэдгэрийг одоо нэг тодорхой хэмжээнд нэг одоо иргэдэд ашигтай, малчдад ашигтай хэмжээнд байлаа харах хэмжээ аваасаа л гэж хүсэж байна. Дээрээс нь болохоор одоо хаврын ажил эхэлсэн, мал төлөлт, ямаа самналт гэдэг энэ хоёр болохоор одоо бидний шаардлага болж байгаа. Одоо асуудлууд бол одоо бензин шатхууны үнэ өссөн талаас бас жоохон асуудал үүссэн байна. За шатхууны үнийн өсөлт газар тариалангийн салбарт ч хүн дээр нөлөөлөхөр байна. За хэдийгээр 10,000 тонн түлшийг хуучин үнээр нь зөвхөн тариалан эрхлэгчдэд олгох засгийн газрын шийдвэр гаргасан ч үүний цаана хүнсний ногоо тариаланчдын бүтээгдэхүүний үн ханшийн асуудал яригдана. За өнгөрсөн жил бид үр тарианы үнийн өсөлтөөс шалтгаалсан гурилын үнийг импортын бүтээгдэхүүнээр нөхсөн. Харин энэ удаа ямар алхам хийхийг шинэ сайдын мэргэн арга шийтгэнэ. Үзэгчдийн телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За онгорсноос хойш 1780 өрх ипотекийн зээлээр орон сууцтай болжээ. Өөрөөр хэлбэл сард 600 өрх энэ зээлэнд хамрагдсан байгаа юм. Гэтэл үүний цаана 44.7 мянган иргэн зээл авахар хүлээж байгаа. Энэ ирчээрээ мянган хүнийг ипотект хамруулна гэвэл өнөөдөр хамгийн сүүлийн очерт бичигдсэн иргэн 4-6 жилийн дараа л ипотекийн зээлийн бараа сургийг сонсох нэ. Ипотект хамрагдах хүсэлтэд 44 мянган иргэнийг орон сууцнд оруулна гэвэл 6.3 их найд төгрөг шаардлагатай. За энэ нь бол хүнс хөдөө аж ахуй батлан хамгаалах боловсролын салбарын бүтэн 1 жилийн төсвийг нийлүүлсэндээ дүүх хэмжээний хөрөнгө юм а. За энэ төсвийг гаргах чадал Монгол банк, Арилжааны банк аль алинд ч байхгүй. Харин ийм төсвийг бүрдүүлэх боломж ганцхан Монголын ипотекийн корпорацид байдаг юм а. Төв банкнаас олгож байна. Тэгээд хоримтлын сангаас олгож байна. Тэгээд дээр нь нэмээд нөгөө үнэс цаасчлуулаад эрийгээ төв банкнаас зарж энэ тунгууд одоо нөгөө дотоодын зах зээлийг хөгжүүлэх бусад энэ нөгөө нэг сангуудыг оруулж ирэх, ялангуяа нөгөө даатгалын урт хугацаатай сангуудыг оруулж ирэх. Тэгээд гаднаас нөгөө нэг үнэс цаасруулсан тэр багцаа ингээд гадны зах зээл дээр гаргах замаар санхүүжилтүүдийг бол татах боломж бол нээлттэй байгаа нь харагдаад байна. Бидэд одоо зөвхөн нөгөө хөрөнгөний зах зээл сул хөгжлөн сууд байгаа болохоор нөгөө нээлттэй арилжаалах боломжгүй байгаа байхгүй. Монголын ипотекийн корпорац нь шууд иргэдэд зээл олгодог банк биш ч арилжааны банкуудын олгосон ипотекийн зээлийг худалдан авч тэр зээлийг нь багцлан үнэт цаас болгон гаргаж улмаар хөрөнгөний зах зээлээс дахин санхүүжилт татдаг юм а. Энэ замаар өсөн нэмэгдэж байгаа ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээг хангах учиртай. Гэтэл энэ нийлүүлэлтийг Монголын ипотекийн корпорац хангалттай хийж чадахгүй байгааг олон тоо мэдээлэл батална. Өнөөдөр 6% зээлээр орон сууц авахаар материалаа өгсөн иргэний зээлийн хөрөнгийг дунджаар 2030 онд л бүрдүүлэхээр харагдаж байна. Энэ нөхцөлд хүргэсэн гол алдаа нь явцын дундах бодлогын гажуудал гэж тайлбарлалаа. За октоол ипотекийн зээлийн суурь зарчмыг алдагдуулахгүйгээр явсан бол зах зээлийн их үүсрэг тасралтгүй олох боломжтой санхүүгийн систем байсан гэлээ. Гэр хороолт оршин сууж байгаа иргэдийг байр руу оруулах юм төрлийн бодлого бол анхнаасаа явсан.
утаа тэнцээ иргэдээ тав тухтай орон сууцнд оруулъя гэдэг тэр бодлогыг ердөөсөө энэ хөтөлбөр маань хэрэгжүүлээгүй. Орон сууцтай айлууд дахиж орон сууц авах юм хөшүүрэг нэмээд өгсөн. Тэгээд нөгөө айлууд нь өөрсдөө хэд хэдэн байшинтай болоо бие биендээ түрээсэлдэг тийм тогтолцоо бүрдээд энэ хооронд бол харин гэр хороолол бол багасах биш бүр нэмэгдээ явцсан. Тэгээ сүүлийн 10-аад жилд бол гэр хорооллыг барилгажуулна, түрээсийн асуудлыг нэмэж оруулна. За дээрэс нь бол хөрөнгийн захаа хөгжүүлэх гэдэг энэ алдаа дутагдлаа бол засаж залруулах талын ажил хийж байгаа. Гэхдээ тэрний явц хурд бол хангалттай биш байгаа. Нэгдүгээр тэр зорилттой бүлэгээ тодорхойлмоор байна. Тэр тодорхойлох газар нь тодорхойлоод энэ ипотекийн 6% жишээн зээл дээр ийм хүмүүс зориулна гэдэг ийм тодорхой юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэрэн дээр чинь юу вэ? 80 м²-т 150 сая төгрөгнөөс доош зээл болгоно л гэсэн шалгуур байгаа болохоос биш хинд зориулсан зээл юм бэ гэдэг тийм шалгуур ерөөсөө байхгүй. Тэрийг нэгдүгээрт гаргаж тавьмаар байна. Хоёрдугаарт тэр дүрм журмандаа өөрчлөлтөө оруулаад энийг бол тэр тодорхойлсон зорилттой бүлэг рүү бүлгийн хүмүүстэй л олгоно гэдэг ингээд ийм төрийн шийдвэр байхгүй юу? Тийм тэрийг гаргахгүй л байгаа гэсэн. Хамгийн анх ипотекийн зээл олголтын суурь зарчим нь орон сууцгүй иргэдийг байртай болгох буюу яндангийн тоог цөөлөх байсан. Энэ зарчим алдагдсан учраас ипотекийн зээлийн зөв систем алдагдсан. Цаашид зөвхөн орон сууц гэлтгүй амны орон сууцнд хүртэл ипотекийн зээл холгодог байхаар ярилцаж байгаа. За яг ийм үед Монголын ипотекийн корпорац сонгодог зарчмаар ажиллаж санхүүгийн их усрыг нэмэгдүүлэх тал дээр цар хүрээгээ тэлэх шаардлага тулгарч байна. Нэгдсэн улсын байгууллагын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар манай улсын 13-аас 17 насныхны 51% нь цахим орчинд дээрлэхэлтэд өртсөн гэж дүгнэгдсэн. За энэ нь Америк нэгдсэн улс энтгэх зэрэг бусад улсуудтай харьцуулахад 10-аас 20%-аар өндөр үзүүлэлт юм а. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Өсвөр насных нь өдөрт дунджаар 4-6 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг. 10 хүүхэд тутмын 6 цахим орчныг аюулгүй гэж үздэгч нийт хүүхдүүдийн 87% нь цахим дээрлэхэлтэд өртөж байсан гэх судалгааны үр дүн харилцаа холбооны зохицуулах орооноос гаргасан. Эндээс хүүхдүүдийн цахим орчны аюулгүй байдлын тухай ойлголт сул байгаа нь харагдаж байна гэлээ. Тийм ч учраас олон улсын эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд хүүхдүүдийг цахим дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах болон эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Цахим орчинд өсвөр насныхны аюулгүй байдлыг хангах асуудал зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд даяар тулгамдсан томоохон сорилт болж байна. За иймээс өнөөдөр энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байна. Юуны өмнө нөхцөл байдлын үнэлгээ, дүн шинжилгээг хийж, үүний үндсэн дээр санал зөвлөмж, арга хэрэгсэл болон сургалтуудыг боловсруулан хэрэгжүүлэхийг зорилоо. Мөн өсвөр насныхны сэтгэл зүй эмзэг байдаг тул тэднийг зөв чиглүүлэхэд гэр бүл хамгийн чухал үүрэгтэй. Багш, нийгмийн ажилтнууд ч гэсэн цахим орчны аюулгүй байдлыг хангахад оролцох шаардлагатай юм. Үеийнгийн дээрлэхэлтийг насаар нь аваад үзэх юм бол ер нь бол бараг 70-аас 80% нь бол өсвөр насны хүүхдүүд. Нэг 12-оос 17 насны хүүхдүүдийн хооронд бол энэ хамгийн өндөр байна. За дээр нь одоо яг хүүсээр нь аваад үзэх юм бол 90% нь бол эрэгтэй хүүхдүүдийг дээрлэгсэн ийм асуудал байгаа учраас бид нар бас энэ хүүс насыг ч гэсэндээ бас энэ төрлийн одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэр бас энэ хүүс насны асуудлыг бас аюул сайн тусах хэрэгтэй. Манай улсад 2020 оноос хойш цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгаа хийгдээгүй байгаа. Энэ төслийн хүрээнд судалгааг шинжилэн хийж, холбогдох талуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын саналыг боловсруулан гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн хот хөдөөгүй үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой чуулганыг зохион байгуулж, хүүхдүүдийн дуу хоолойг энэ асуудлыг шийдэхэд онцгойлон тусгахаар төлөвлөжээ. Үеийнгийн дээрлэхэлд үлдэж байгаа хүүхдүүдийн 20% нь цахим орчинд, за эсвэл найзуудынхаа групп чатанд дээрлэхсэн хүүхдийнхээ дүрс бичлэг болон зургийг байршуулдаг байна. Энэ нь дээрлэхүүлсэн хүүхдүүдэд маш хүндээр тусдаг. Тиймээс хүүхэдтэй тавих хараа хяналтаа эцэг эхчүүд сайжруулахаас гадна яг ийм тохиолдолд цагдаад хандаж мэдээллийг хурдан хугацаанд устгуулах боломжтойг мэргэжилтнүүд хэллээ.
Цахим орчинд дээрлэхүүлж буй зураг бичлэг нь тархсан хүүхдүүд бусад дээрлэхэлтэд өртснөөс 2 дахин илүү амиа хорлох сэдэлд автдаг аж. Тиймээс дээрлэхэлтэд өртсөн зураг бичлэг мэдээлэл нь тархсан бол цагдаагийн ерөнхий газар болон харилцаа холбооны зохицуулах хороонд хандан шийдвэрлүүлэх боломжтой байна. Цагдаагийн ерөнхий газраас тухайн хүсэлтийг шалгаад дуусмагц харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчиндох мэдээллүүдийг 8 цагийн дотор устгадаг гэлээ. Өнгөрсөн онд тус хороонд Facebook, Instagram-д нийтэлсэн мэдээлэл устгуулах 35 хүсэлт ирснээс 26-г нь шийдвэрлэжээ. Харин өнгөрсөн 13 жилийн хугацаанд 7781 веб хуудсыг бусдын эрхийг зөрчсөн болон залилан үйлдсэн оюуны өмчийг зөрчсөн гэх мэт шалтгаануудаар хаажээ. Одоо устгах гэх юм уу хязгаарлах арга хэмжээ, технологийн арга хэмжээ бол авдаг. Энэ дээр ямар арга хэмжээнүүд байдаг вэ гэхээр жишээлбэл вебсайтууд дээр тавигдсан хүүхдэд хортой болоод хориотой агуулгыг тухайн одоо вебсайт хэрэг одоо эрх бүхий байгууллагын шийдвэрээр арилгахгүй байх юм бол зохицуулах хороонд мэдэгддэг. Зохицуулах хороо эрх бүхий байгууллагын шийдвэрээр blacklist цэгийн буюу одоо нөгөө хүүхдэд хортой болоод хориотой агуулгыг буулгах систем бүртгэснээрээ энэ нь одоо 8 цагийн дотор Монгол улсаас хандханталд нь хязгаарлагдж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд 951 хүүхэд үеийнгийн дээрлэхэлтэд өртжээ. Үүний 50% нь 11-ээс 14 насныхны дунд үйлдэгдсэн үеийнгийн дээрлэхэлт эзлэж байна. Үүнээс гадна 6-аас 10 насныхны дундах дээрлэхэлт 20%-ийг эзлэж байна. Өөрөөр хэлбэл үеийнгийн дээрлэхэлт ахлах анги гэлтгүй бага ангийнхны дунд хүртэл нэмэгдэх болсон нь эндээс харагдаж байна. Бусдыг олуулаад дээрлэхэх үедээ бичлэг хийж сошиалд оруулж үеийнхнийхээ анхаарлыг татснаар хүүхдүүд өөрийгөө илүү хүчтэйгээр мэдэрдэг байна. Тэр дундаа энгийн бичлэгээс илүү хэрцгий ёс бус бичлэг маш хурдан авдаг учраас хүүхдүүд үүнийг сөрөгч гэсэн нэр хүнд анхаарал татах арга гэж харах болжээ. Цахимд хэд донтоод ирэхээрээ миний постыг миний одоо ингээд нөгөө тавьж байгаа энэ юуг олон хүн үзчихвэл одоо капитал байх гэдэг нэг таашаал авах нэг иймэрхүү бас нэг юу байгаад байна шүү дээ. Чиний тайсан пост ихтэй үзье. Гайл ингээл хүүхдүүд биенээс асууад. Тэгэхээр бид нар одоо яг нөгөө юм цахим орчны хэрэглээ ер нь бол юу сайн үлээ, юу муу үлээ. Яагад муу үл гэдэг ингээ хоригдж байгаа юм. Тэг энэ талаар одоо ингээд нөгөө сэтгэл зүйчид одоо ангийн багш нар хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Үеийнгийн дээрлэхэлтийн 70% нь сургуулийн орчинд үйлдэгддэг. Хэрцгийгээр үеийнхнийгээ дээрлэхэд гэр бүлийн хүмүүжил, үзэж буй кино контентууд нөлөөлж байгааг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа. CU-гээс худалдан авалт хийхэд таны дансанд CU оноо гэж орж ирдэг дээ. Тэгвэл тэр оноогоо хүмүүс цуглуулад, вилүү санд хандуулаад, үр дүнд нь сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороонд момын сан боссон байна. Монгол хүүхдүүдийн боловсрол, нийгмийн асуудал чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Вэлүү сан ээлжид бүтээн байгуулалтуудаа дуусгаж, шинэ номын сан, шинэ эмнэлгийнхээ нээлтийг хийлээ. 2011 онд нөхрийн хамт Монголд ажиллаар ирсэн Жюли Вэлүү хэмээх Канада эмэгтэй хотын захын хорооллуудын нөхцөл байдалтай танилцж яваад хүүхдүүд ядаж өдрийн цагаар эрүүл аюулгүй орчинд байх ёстой гэсэн сэтлэр Вэлүү санг үүсгэн байгуулж анхныхаа цэцэрлэгийг барих ажилдаа орж байжээ. Өнөөдрийг хүртэл мянган хувь хүн болон олон арван байгууллагуудын дэмжлэгийг бодит ажил болгож чадсан тус сан нь энэ удаад CU болон Лантун дохио байгууллагуудын хамтралаар сонгон найрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах 3600 гаруй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж эхэллээ. Тус сан нь 2013 оноос хойш номын сан 2-ыг, цэцэрлэг 2-ыг, цуслан 1-ийг, оёдлын цех 1-ийг ашиглалтанд оруулаад байна. Би өнөөдөр амар баяртай байна. Амар бахарч байна. Юу ийм олон жил манайхан ийм ажил хийсэн. Тэгээд одоо өнөөдөр хүүхдэд тоглож байна. Энэ манай эмнэлэгт онгорсон яг нээлт хийсэн. Шинэ номын сан нээлт хийсэн. Тэгээд одоо хүүхдэд хараад эднэрийн амьдрал илүү сайн болно гэж мэдэж байгаа. Амар гоё юм байна. Ямар ч байсан одоо би ажил хийдэг дуртай. Амар дуртай. Хүүхдтэй ажилладаг сайхан байна. Тэгээд манай монгол хүүхдүүд сайхан байна, ухаантай байна, сайн байна. Гэр бүлтэйгээ энд ирээд юм сураад ирээд би илүү сайн болоод тэгээд болоо. Би баяртай шүү. Вэлүү сангийн хувьд бол яг хүүхдийн хөгжил боловсрол бол хамгийн нийт тэргүүний манай
чиглэл байдаг. Тийм болохоор бас яг өнөөдөр энэ номын сангаараа дамжуулаад Сумын найрхан дүүргийн 10 дугаар орооны хүүхдүүдэд яг энэ хичээлээс гадуур үйл ажиллагаа бас номтой нөхөрлөх энэ сайхан боломжуудыг бид нар нээж өгч байна. Тэгээд яг энэ хүүхдүүд ингээд тавтны харж байгаачлаа ингээд бужигнаад үнэхээр сайхан энэ цагийн хүүхдүүд маань өнгөрөөж байна. Тэгээд энэ бүхэн бол яг CU-гийн оноогоо хандуулсан хүмүүсийн тэр та бүхний олон нийтийн хандвар бий болж байгаа ийм ажил юм шүү. Тэгээд мөн бас зөвхөн бас CU-гээс гадна бас та бүхний харсанчлан олон хүмүүс өөрсдийн сошиал хаягаараа дамжуулан бас манай энэ үйл ажиллагааг ингээд дэмжиж бас таниулж өгсөн. Тэгээд хувь хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.